ингээд аль бидэртээ нэг тийм хол ялгаагүй зөрүүгүй л байгаад байна. Красно. Утравара, атявара. Нэг, хоёр. Хайшо. Яваа. Хоёрын. Хоёрын. Уус байгаа чиг ингээд өстө байхгүй гартал ингээд хүч агараас танаад гэж бодож. Манай Монголын багийн те ялангуяа одоо манай Монголын багийн одоо дайчид багийн одоо руу чиглэсэн одоо тэр олон хандлтууд ийм эерэг те за тэгээд ийм одоо том хэмжээний байна гэдгийг бол бас манай Солонгосын бас продакшны багч гэсэн гэж бодоагүй гэж байгаа. Дид байрт орно гэдэг Physical Asia гэдэг энэ том шоунд Азийн орны төлөөлөл оролцож 6хан улсаас дид байрт орно гэдэг төсөөлөл байсан уу? Ер нь бол яг би түрүү хэлсэн бид нэр бол Netflix дээр одоо иймэрхүү том хэмжээний шоуд бол хамгийн анх удаага хамтарч ажиллаж үзсэн. За энэ нэгний оролцогч бол те. За ойролцоогоор өндөр нэг ойролцоогоор тиймэрхүү байна. За жин тэдэс тэдийн хооронд байна шүү гэдэг ч юм уу. Бас тийм шалгуур байсан. Тэгэхээр яг тэр юмнуудынхаа хүрээнд л бид нар ажилласан гэсэн үг. За хоггич гэсэн дараа нэг өөрөө нэвтрүүлэг одоо сэтгүүлч дөх ярилцлагандаа бас онцлж хэлсэн байлээ. Яг энэ оролцсон 8 улсаас 7-ыг нь бол яг ингээд production баг өөрөө сонгоод өөрсдөө саналаа явуулсан. Манай Монголын хувьд бол яг ганцаархан ялгаатай байсан. Оролцогчтой нөгөө 6 оролцогчтой celebration гэж ярьдаг те. Дайчид мориндоо гэдэг ингээ харагдаг. Тэр хинээс ихтэй вэ? Яг манай ингээл ихний даалгавар эхлэл явж байхдаа нөгөө бусад улсын тамирчид манайхыг ер нь жоох нэг бассан маягтай байсан. Одоо жишээлбэл дараагийн тамирчид те. Эсвэл дараагийн дуучид, уран бүтээлчид, жүжигчид ингээд Netflix дээр одоо оролцох ч юм уу те контент оролцохоор хамгийн энэ тэргуунд бол тэр булли хийдэг, дээрлэгддэг байсан уу гэдэг тэр түүхэл хамгийн чухал 8 нэгтгэдэг. Яг тэгвэл Солонгосын одоо яг ажилтдаг те тэдний одоо хамгийн том баримтлагдаг зарчим бол ерөөсөө тэр. Тэгээ хамгийн гоё зүйл бол манай оролцогчтой нөгөө 6 оролцогчтой celebration гэж ярьдаг те. Дайчид мориндоо гэдэг ингээ харагдаг. Тэр хинээс ихтэй вэ? Тэр одоо манай тамирчид нөгөө хоорондоо ярилцчаад юу байсан гэдэг. Тэр бол яалтчгүй имиж болж чадсан шүү тий. Тийм тий одоо манай тэр яг санааг бол манай ястай багийн ахлагчтай Орхон баяр за лав гочроо энэ төр маань одоо манай туршлагатай хүмүүсүүд маань бол гаргасан. Тийм тэгэл яг тухайн үед л яг иймэрхүү одоо тэр одоо өөрийгөө хэлье гэдэг тийм санаа тухайн үед шууд гараад за хэдлээ ингээ хэлчихгээл тэгэл гараа яасан юм шиг лээ тэгэл. Хүн болгон Монгол хүн болгоны дотор нэг тийм дайчин чанар гэх юм уу те нэг тэр зүйл нь байдаг болохоор тэгэл яг тухайн моментонд ч гэсэн яг тэр дотоод юм гараал тэгэл за дайчид мориндоо гэд хэдлээ явчихгээл тэгэл явсан юм шиг л. Дэлхий дээр 300 сая гаруй хэрэглэгчтэй Netflix гэдэг одоо том контент бүтээдэг энэ компани нэг хэсэг болох за тэр дундаа зүгээр нэг уран бүтээлээ хийгээгүй Монголын төдийгүй дэлхийн үзэгчдийг шуугуулсан ийм уран бүтээлийн багийн одоо нэг бүрэлдэхүүн болон өөрөө болж явж ирсэн. Яг нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байгаа хэсгийг мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар яг Physical Asia шоу Netflix-ийн үзэлт хандлт сэтгэлдлээр ер нь аль төвшөнд нь явж байгаа л. За Physical Asia бол яг Physical 100 нэвтрүүлгийн 3 дахь одоо улиралтай. Тэгээд одоо төсөл маань нэвтрүүлэг маань гараад бараг сар гарангийн хугацаа өнгөрцөн. Яг энэ хугацаанд одоо ингээд бид нар дүгнээд одоо зохион байгуулагч багаас те Солонгосын одоо продакшнаас ч тэр дүгнээд үзэж байхад бол Physical Asia төслийн хувьд бол одоо төсөөснөөс бол илүү үзэлттэй байсан. Маш олон одоо ялангуяа Азийн орнуудын хувьд бол одоо дандаа л топ 3-т те. За ихэнхдээ нь бол дандаа топ 1-т бүр бичигдэж ингэж явж исэн. За тэгээд тэр дундаа одоо бас манай Монголын багийн те ялангуяа одоо манай Монголын багийн одоо дайчид багийн одоо руу чиглэсэн одоо тэр олон хандлтууд ийм эерэг те. За тэгээд ийм одоо том хэмжээний байна гэдгийг бол бас манай Солонгосын бас продакшны багч гэсэн тэгж бодоагүй гэж байгаа. Тийм тэгээд ер нь яг бид нар бол хамгийн анх энэ хөө одоо санаа гаргаад те манай Монголыг энэ нэвтрүүлэгт багтаагач гэдэг тэр санааг бид нар гаргаад ингээд төслөө бичээ явж байгаа ч гэсэн бидний гол одоо зорилго бол те энэ төслийн амжилттай хэрэгжүүлээ за Монголыгоо багтаа гэдэг тийм зорилго бол анх байсан те. Гэтэл одоо бидний хийсэн ингээд энэ ажил маань бол одоо ганцхан ингээд нэг юм оролцоод тий бус те одоо манай тамирчид манай дайчид багийнх маань бол одоо бүр ингээд ив нэгдлийн баг бэлэгдэл болтлоо ингэж том цар үрэ те ингээд гоё нөлөө том нөлөөтэй юм
одоо төсөл болж хувирсан. Ингээд за ерөнхийдөө Солонгос Монгол хоёр улсын хооронд бол одоо соёлын ч гэдэг юм уу дипломат харилцааны бол асар урт жилийн ингээд түүхтэй. За тэнгуут эн чинь бас нэг төр засгийн хэмжээнд биш яг одоо хувийн одоо хвшлийнхны ингээ хамтын юу болоод явчихж байгаа шүү дээ тий. За Netflix-ийн тэр одоо энэ Physical Asia-гаас өмнөх гэдэг гэх юм бол тэр Physical 100 гэдэг контент бол ялцчгүй бас яг Netflix-аар гараад дэлхийд дахинд хүрсэн байсан. Тэнгүүт яг энэ одоо ингээл хүмүүсийн ойлголтоор тухайлах юм бол би өөр дээр жишээ аваад бодож байгаа байхгүй. За тэгвэл Physical Asia гэдэг Азийн хэдэн улсууд руу ингэж холбогдоод нэг иймэрхүү байдалтай. За тэгэнгүүт Монголоос ингээд ийм тамирчдаг ингээл өвөл зүгээр л ингээд явцсан материал төсөөлж байгаа шүү дээ. Чи яг арын албанд юу болдог, яадаг процессыг бол тэр болгон хүн шагааж хараад байхгүй. Тэгэхээр эн чинь бүр бэлтгэл ажил нь 2 жилийн хугацаанд ингээд явсан гээд. За тэнгууд анханасаа ер нь яаж холбогдчихжээ те. Солонгосын талаас санал тавьсан юм уу? Манайхаас энэ одоо контент нь бэлэн болчиход ингэсэн юм гээд. Ингээд энэ процесс нь ер нь бас яг энэ 2 жилийн хугацаанд яаж өрнөсөн бол гэдэг хамгийн сонирхолтой байгаа даа байхгүй. Ер нь бол бид нар чинь анх яах нөгөө төслөө бичиж явуулаад нэг 2-3 сар бол яг хариу аваагүй шүү дээ. Тэгээ тэр үед яг бидний нөгөө төслийг бол яг гар дээр нь очиагүй юм билээ. Тэгээд 23 оны 5 сар хавцаануудаа яг ерөнхий найруулагч, энэ нэвтрүүлгийн ерөнхий найруулагч, санаачлагч Жанхоги гэдэг хүн бол яг над руу уцаар ирж ирсэн. Тэгээд ингээд өөрөө чинь танаа багийн одоо явуулсан саналыг авлаа. Тэгээд та хэдтаас ингээд ойрын хугацаанд одоо онлайн тэ захимаар ингээд ямарч нэг уулзалтъя гэдэг тийм санаагаа хэлээд тэгээ бид нар анх ярьжсэн л та. Тэгээд яг тухайн үед бас сонирхолтой хэлэхэд бол Жанхоги ч гэсэн дараа нөгөө өөрөө нэвтрүүлэг одоо сэтгүүлч дөх ярилцлагандаа бас онцлж хэлсэн байлээ. Яг энэ оролцсон 8 улсаас 7-ыг нь бол яг ингээд production баг өөрөө сонгоод өөрсдөө саналаа явуулсан. Манай Монголын хувьд бол яг ганцаархан ялгаатай байсан. Тэр нь юу вэ гэхээр Монголоос төрүүлж санал ирээд за тэгээ манай орныг оролцуулж өгөөч. Тэгээ бид нар бол ийм юм хийж чадна те. Ийм тамирчид байна. Манайх одоо ийм онцлогтой гэдэг санаагаа төрүүлж тавьж ингэж Монголыг оролцуулах шийдвэр гарч оролцож исэн гэдэг дээр одоо Жанхоги бол өөрөө хэлжсэн, онцлж хэлжсэн. Ер нь Солонгосын production дээрээ зөвшөлтөнд түрээд манай Монголыг ч гэсэн оролцуулахаар болоод за ингээд ер нь бол одоо яг аль биесны шийдвэр гарсны дараагаар бол яг бидний одоо судалгааны ажлаас ахуулаад ингээл ажлууд маань өөрсдөө өрнөөл явсан л та. Нөгөө Азийн бүс орнуудын хүрээнд хийн гэдэг санаа нь бол одоо TO production-аас те Солонгосын production-аас бол гарцсан явж исэн. Зүгээр тэрэн дээр яг Монголыг оролцуулах хэсэгт бол эргэлзээтэй байсан. Өөрөөр хэлбэл яг манай ингээд санал очсон гэж шүү дээ. Тэгээд яг тэр үед бол 6 улс нь сонгогдсон байсан. 2 улс нь сонгогдоогүй байсан. Тэр дотор Монголоос ороогүй байсан. Тэгээд оролцох магадлал нь ч гэсэн бага байсан гэж байгаа байхгүй. Нэг 20-30% таа л байсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл яг бид нар ингээд хэдий ингээд одоо олон 100 жил хөгжсөн гой үндэсний спорт те үндэсний бүх гэдэг ч юм ингээд дээрээс нь ингээд гой онцлог төрхүүд тэр нэвтрүүлгийг чимж чадах хүмүүс байгаа ч гэсэн бас нөгөө талаас сөрөг талууд ч гэсэн аюул олон байгаа байхгүй. Бид нар чинь одоо жишээлбэл наазах нь хэдэн хамтаа байлээ те. Netflix дээр үнэхээр хөрөнгө оруулалт хийж одоо үзэж чадах юм уу? Тэ одоо үздэг нь Netflix-ийн эрхийг авч үздэг нь одоо хийдэж үйдэг те. Гэх мэтчлэн одоо бид нар чинь бас яаж удсан мэдээж ашгаа бодно энэ чинь нэг талаасаа бизнес те. Тэгэхээр тэр талаа бодсон ч гэсэн ер нь бол ингээд оролцуулахгүй байх магадлал нь бас өндөр байсан байгаа байхгүй. Яг тэр үед нь ингээд бидний санаа гараад бид нартай яриад бид нар ч гэсэн ингээд ятгаад за ингээд ер нь бол яг нэг улсаараа одоо албан ёсоор шалгараад тэгж орж ирсэн тийм төгтэй. Магадгүй яг танаа Spark багийн зүгээс яг ийм саналтай байна гэд юуны Солонгосын production-тай ингээд холбогдож байхад хэрвээ холбогдоогүй байсан бол яг Physical Asia-д монголчууд оролцоогүй юу гэдэг бас асуудалтай байна тийм. Тэр нь л эргэлзээ. Тэр үед бол яг эргэлзээтэй байсан юм билээ. Тэгээд бидний санал ирээд нөгөө ингээд нэг түлхэн гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг манай яг төслийн төсөл очиод тэгээд тэрийг математик гэсэн яг тэр төсөл дээр бидний одоо хэр их сэтгэл шингээж, хөдөлмөр шингээж, цаг цаваа гаргаж одоо тухайн төслийг бас боловсруулсан байх гэсэн мэдэгдэж байгаа л да. Тэгэхээр тийм учраас за ер нь бол одоо үнэхээр цаанаасаа ч гэсэн ингээ оролцуул гэж байгаа юм байна гэдэг тийм өрөөнд ер нь бол оролцуулах шийдвэр гарсан. Ингээ пүш гэсэн юм уу? Тийм байна. Төслөө бол маш сайн бэлдэж тэнцэх хэмжээний бэлтгэж чадсан байна л гэсэн санаа ахна шүү дээ. Тийм ерөнхийдөө баяр хүргэе. За мэдээж одоо тэнд орж байгаа оролцогч тамирчдыг сонгоход Өмнөд Солонгосын яг тэр Netflix-ийн өөрсдийнх нь багийн эцсийн шийдвэр байсан гэж та хэлж штэ. Гэхдээ таны ингэж хөндлөнгөөс анзаарч ажигласнаар тэр сонгож байгаа оролцогч нароо аль талаас нь түлхөө харж исэн бол магадгүй яг амжилт талаас нь харсан болов эсвэл дүр
талаас нь харсан болов аль тал дээр нь жоохон илүү акцент өгч сонгосон гэж анзаарсан байна. За яг энэ сонгон шалралтын хувьд Солонгосын багаас те анхаарч исэн зүйл бол за би эхний яг топ 3-ыг нэрлээд хэлье л да. За эхний хувьд бол хувь хүн. Тэр хүний одоо ямар мундаг амжилт гаргасан хамаагүй, ямар мундаг нэр төртэй одоо олон хүн танигдсан хамаагүй эхний хувьд бол хувь хүнээс нардаг. Тэр нь юу гэлж байгаа гэхээр тухайн хүн зөв хүн байна уугүй юу те ямар нэгэн гэмт хэрэгт орооцолж ирсэн үү, хүн амтан бүүлээ хийжсэн үү, те дээрлэгч ирсэн үү гэдэг ч юм уу. Тэр нь бол бүр номер 1-т үйд юм бэл. Одоо жишээлбэл дараагийн тамирчид те эсвэл дараагийн дуучид, уран бүтээлчид, жүжигчид ингээд Netflix дээр одоо оролцох ч юм уу те контент оролцохоор хамгийн нэн тэргуунд бол тэр бүлээ хийдэг, дээрлэгдэг байсан уугүй юу гэдэг тэр түүхэл хамгийн чухал номер 1-т байт юм. Яг тэгвэл Солонгосын одоо ажилтдаг те тэдний одоо хамгийн том баримтлагдаг зарчим бол ерөөсөө тэр. Яагаад вэ гэх юм бол аюу гой нэвтрүүлэг хийждэг те хэдэн тэрбумаар нь одоо төсөв мөнгө зараад хийждэг. Гэтэл ингээд 100 хүн оролцоод ингээд явж байхад нэг хүн нь одоо юу гэдэг 10 жилдээ ч юм уу нэг хоёулаа нийлж байгаа л нэг хүнийг те дээрлэгцэн зодтсон тэр хэрэг нь гараад зураг мураг хөргөн гараад ирэх юм бол тэр нэвтрүүлгийн үлдсэн 99 хүн ерөөс хамаагүй. Бүгд тухайн ингээд нэвтрүүлэг болон зохион байгуулалтын тэр компани дампууртал нь тэр хүмүүсүүдийг бойкотлж чаддаг тийм ард түмэн баг. Тийм учраас тэрэн дээр бол номер 1-т байдаг. Тийм учраас одоо ёс зүй гэдэг юм. Тийм юу хэлэх гээд байна гэхээр одоо манай одоо тамирчид болон те одоо хүүхэд залуучууд маань жүжигчний мэргэжлэр сурж байгаа магадгүй дүүнер маань ч юм уу те бүгдээрээ ёс зүйгээ маш сайн баримтлаараа яг тиймэрхүү зүйлээс хол байгаарай л гэж хэлмээр. Тэгээ тэр бол бас номер 1. За хоёрдугаарх нь бол одоо мэдээж тухайн хүний спортод эзэлж байгаа байр суурь. Тэ ямар хэмжээний амжилт гаргасан олимпийн аварга юм уу, дэлхийн аварга юм уу, эсвэл одоо юу гэдэг ингээд дүнгиж гарч ирж байгаа тамирч юм уу гэдэг ч юм уу. Тэр нь 2 дугаар номер. За 3-т нь болохоор тухайн спортороо тухайн эх орноо яг нөлөөлж чадчихэв нөө. Одоо төлөөлж чадчихэв нөө. Тийм тэр 3 нь одоо энэ 3 бол яг номер эхний топ 3 байсан гэхэд хэлж байна. Одоо ингээл бид нар бас эргээд таад ингээ хараад үзэх юм бол одоо чинь манай дүлгөөн байна те сагсны манай одоо жишээлбэл сүүлийн үед бол одоо ингээл Монголд e-спорт за ялангуяа одоо 3-3-аараа ч гэсэн те маш амжилттай байсан шүү дээ те Азтай одоо номер 1-т манайх ч юм бичигддэг те тэгээ дээрэс нь одоо манайхан ч юм бол одоо сагсыг бол одоо манай баг 2 дахь баг үндэсний спорт болтлоо одоо ингэж хурцтай хөгжиж байгаа те тэгэхээр яалтчгүй одоо сагсны тамирчин за тэр дундаа 3-3-ын төлөөлөл байх ёстой гэдэг зүгээс нь ч юм ингээ оролцуулах тиймэрхүү жишээтэй. Гэхдээ одоо яг оролцож байгаа яг гарч байгаа 5 тамирчин байгаа даа ш. За тэгээд одоо сэлгээний бас 2 тамирчин байсан гэсэн. За тэгээ ерөнхийдөө одоо жишээ нь ингээ сэлгээний 2 маань гараагүй л болохоос ерөнхийдөө бас маш сайн баг бүрдүүлсэн юм байна гэж би харж байна. Тэгмүүд эн чинь зүгээр яг ингээ зүгээр л харахад бол за хүчний хүн байна, уян налархаа хурдны тесрэлтийн. За тэгээд бас нэг ингээ спортын төрлөөдөөс ингээд байгаад байгаа. Тэгэхээр энэ төрлөөс ийм төрлүүдээс байх ёстой шүү гэдэг бас нэг тийм шалгуурыг цаанаас өгсөн байна тийм үү? Тийм. Мэдээж яг нөгөө тухайн спортоо нэгдүгээр төлөөлж чадчихна те. Одоо улсаа их орноо төлөөлж чадчихна. Хоёрдугаар яг өөрөө чи хэлснээр одоо биднэрт бас нэг өгчсэн бүх улс орнуудад яг адилхан тавьж исэн шаардлага нэх юм бол одоо жишээлбэл яг юм за энэ нэгний оролцогч бол те. За ойролцоогоор өндөр нэг ойролцоогоор тиймэрхүү байна. За жин тэдэс тэдийн хооронд байна шүү гэдэг ч юм уу. Бас тийм шалгууртай. Тэгэхээр яг тэр юмнуудынхаа хүрээнд л бид нар ажилласан гэсэн үг. Тэгжээж мэдээж нөгөө бусад улс орныхоо тамирчтай ч гэсэн яг мэдээж багууд нэг юм биеийн хувьд ч гэсэн те физикли ч гэсэн ойролцоо болж ирж байгаа гэсэн. Бүгд яг мэдээж адилхан байхгүй. Гэхдээ нэг юм тэнгэр газар шиг одоо те 50 элтэй хүн 100 кг-тэй л ноцолтод байхгүй шүү дээ. Тэгэхээр яг мэдээж яг тэрүүгээр нэг юм балансаа барьсан юм уу. Манай Монголын талаас гэвэл бас сонирхолтой. Одоо ингээд бид нар чинь ингээд яг Солонгос Монголынхаа ингээд продакшнаар хамтраа суугаад сонгон шалгуултан дээр ярилцж байгаа шүү. Тэнгүүд мэдээж ингээд Солонгосын багаас бол энэ 3 шалгуураа тавьчихна. Дээрээс нь одоо бас нэг том нь болохоор тухайн контенттэй тухайн нэвтрүүлгээ бас нэг гоё байлгах. Тэ одоо юм илүү өвөрмөц ингээд нэг юм дүр төрхүүдийг оролцуулах ч юм уу тэр тал дээр анхаарж байгаа. Манай багийн зүгээс бол бас нөгөө амжилт гаргах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй одоо тухайн тамирчид нь бас нэг өөрсдийнхөө нэг юм бие бэлтрийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр бас нэг айгүй ингээд өндөр түвшинд байгаа айл болох тийм тамирчдайгаа оролцуулах одоо гол зорилго бол байсан. Манай багийн хувьд бол яг physical Asia шоунд оролцсон оролцогчдын тухайтад бол яахын аргагүй ямар гоё сонголт вэ гэдэг
зүйлийг ер нь бол яг шоу дууссаны дараа хүн болгон санал нэгдсэн баг тийм ээ. Анх орж байхад энэ яхалаар орд гэдэг сэтгэлүүд бас зөндөл байсан. Тэнгүүт ийм учиртай байсан юм а гэдэг яг тэр тайллын төгсгөлд нь харж ирсэн. Тэгээ хамгийн гоё санагдсан зүйл нь энэ хүмүүсийг яаж сонгон шалгаруулсан юм эсвэл зүгээр санал тавьсан. Ер нь яг та хэдийн хоорондын бас тэр процессээс тэр сонирхолтой санагдаад байгаа юм л да. Болох юм бол одоо жишээ нь Орхон баярт ингээд ийм шоу болох ч юмаа ингээд оролцооч гэхэд яаж хүлээж авсан ч гэдэг юм уу тий. Орхон баярт яг мэдээж яг манай нөгөө 6 хүн. За нийлээд манай 2 сэлгэнийхээ тамирчтай нэлээд 8 тамирч тий. Зөвхөн яг манай энэ физикал ажаад сонгогдсон 8 хүнээс гадна тий бас ч маш олон хүнтэй ярилцлага хийсэн. Олон тамирчтай одоо нэвтрүүлгийн өмнөх шатуудад аягүй олон хүмүүс явсан шүү дээ. Тэгэхээр яг хүн болгонтойгоо ингээд харилцаад анх саналаа ингээд тавиад явж байхад бол манайхан бол бүгд аягүй урайлах хүлээж авсан. Ихэнх нь бол ер нь за нэг 100-ны за 80-аас 90% нь бол ер нь нэвтрүүлгээ үзчихсэн физикал 100% үзчихсэн мэддэг ийм хүмүүс байсан. Тийм учраас ер нь бол маш урайлах хүлээж авсан. За тэр дундаа одоо чиний асуултанд хариулахад Орхон баяр маань ч гэсэн аягүй дуртай хүлээж авч ирсэн. Яагаад гэвэл Орхон баяр болон одоо манай Орхон баярын одоо үндэсний шгшээ багийн дасгалжуулагч, үндэсний бүхний дасгалжуулагч Ус Хэрээдүү багшуд байдаг тийм. Тэгэхээр Ус Хэрээдүү багш болон одоо Орхон баярын бас өөрсдийнх нь ч гэсэн одоо энэ физикал айшаагаас өмнө нь тийм баримталж исэн гэх юм уу одоо баримталж явдаг байсан зарчим нь үндэснийхээ спортыг бас олон улсад нэг таниулчихсан гэдэг тийм одоо дотор тийм хүсэл байсан юм байна. Тэгэхээр яг тэр үед нь ч гэсэн бид нар ч гэсэн холбогдож таарсан яг энэ гой боломж нь ч гэсэн гарч таасан учраас бол Орхон баярын хувьд бол тэглгүй яах вэ те үзээд алт миний хувьд бол одоо энэ саналыг бол хүлээж авч байна гэдэг тийм зүйл байсан. Ер нь манай оролцогч нар бусад одоо үндэсний бүхний тамирчид ер нь бүгдээрээ л их сайхан хүлээж авсан да. Одоо оролцож байгаа хүмүүсийн ингээ хоорондын подкастууд яриануд байдаг шүү дээ. Сэтгэл хөдлөлөө, реакшнаа гаргаж байгаа илэрхийллүүд. Тэр ер нь зохиол байдаг юм уу эсвэл яг зүгээр л байгаа нь тийм байдаг юм уу? Байгаа л тэр. Яг манай нэвтрүүлэг физикал айжаачин бол яг нэг бусад яг нэвтрүүлгүүдээс ялгаж байгаа том одоо онцлог тэр байхгүй. Ямар нэгэн зохиол байхгүй. Та хэд одоо ингэж оролцсон шүү. За энэ хүн лөө харж байгаад ингэж хэлээрэ те. Эсвэл одоо энэ хүнтэй ийм аргаан үүсгэрэй гэдэг ч юм уу. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Манай сэлгээний тамирчид бас тий. Тэр одоо өдрүүдэд бол яг байж л байгаа шүү дээ. Тэр маань юу хийх вэ ер нь? Яг шоунаас нэг хажуунаас нь үзэх боломжтой юм уу? Бага. Тэр ер нь яг нөгөө манай сэлгээний тамирчид маань бол яг л манай үнсэн оролцогч нартайгаа адилхан. Хувцас өмсөв. Тэг яг тэн дээр байгаа хизээд яг арталт нь нөгөө гарахад яг бэлэн байдлаар л одоо ямарваа нэгэн одоо бэртэл гэмтэл ч юм уу тийм одоо зүйл тохиолдох юм бол шууд л сэлгээнд нь ороход бэлэн байдлаар байнгын л бэлэн байдалтай тэгж байсан. Тийм тэгэл яг манай нөгөө дайчид багийнхантайгаа ч гэсэн бүгдээ л дайчид баг юм чинь те бусад үндсэн 6 оролцогч нартайгаа бол байнгын хамт байгаа л тийм тэгэл цуг байрлал те юмнуудтай яг цуг хүлээж байгаа л тэгж л байсан. Багийн одоо амжилтыг шийдвэрлэх талаар болох чинь дараагийн шат руу дөрөвдүгээр шат орох одоо шийдвэрлэх юм тэгэл бүх тэмцээнд бол ерөөсөө бие хүчний мөртлөө хамгийн эцэст нь төсвөр шаардлагатай. За Орхон баярын хувьд бол яг нөгөө юу яасан бид нар бол нөгөө 2023 онд одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр Орхон баярын маань хувьд бол 22 онд одоо яг Монгол улсын хаслан болчихсон. За тэгээд одоо яг өсөх ирээдүйтэй тамирч нар тодорцсон тий. Одоо яг л тухайн үед бол ингэж маш хүчтэйгээр тий үндэсний бүх төр бол гарч ирж исэн тамирчин. За тэгээд өөрийнх нь хувьд ч тэр гэсэн ингээд залуу хүн тий. Бас бусад одоо юу гэдгийг авраг арслангуудтайгаа харьцуулах юм бол залуу хүн тэгээд дээрэс нь яг иймэрхүү контентойгоо ч гэсэн илүү хүлээж авах гэдэг ч юм уу тий. Тэр зүйлүүд нь бол хамаагүй илүү байсан. Тийм тэгээд өөрийнх нь ч гэсэн яг нөгөө бодож явдаг ийм зорилготой ч гэсэн аягүй их гоё урилдчихсан учраас бол тэгж урайлах хүлээж авч ирсэн. За тэгээд дээрэс нь одоо манай бусад тамирчдын хувьд ч гэсэн яг адилхан. Одоо манай инх хөргөл маань байна те. Манай яг одоо холимог талааны спортыг бол Монголдо одоо хамгийн номер 1 ийм тамирчин байгаа яалтчгүй. За тэгээд дээрэс нь одоо юу гэдэг эн чинь бас л нэг утгаараа шоу нэвтрүүлэг шүүд. Тэгэхээр инх хөргөлийн хувьд бол одоо гаднаас нь имиж талаас яалтчгүй одоо нэг юм Монгол бүр нэг 12 дугаар зууны Монгол нэг юм баатар нэг иймэрхүү л хүн байдаг байсан бахтаа гэж ямар ч гадаадын хүн харахаар тэгж бодох үз дүр төрхтэй те. Нөгөө талаасаа харахад үнэхээр мундаг тамирчин оролцуулахгүй бол үнэхээр болохгүй те. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд нөгөө бүрдсэн
хүмүүс байна. Дээрээс нь манай одоо багийн спортын төлөөллүүдтэй хамт сүрэн маань байна. Одоо манай Монголын хамгийн анхны волейболын легионер тамирчин байна. Одоо Япон улсад тоглож байна. Манай дүлгөө маань байна те. Одоо үнэхээр л одоо бидний одоо баг үндэсний 2 дугаар спорт болсон засгийн бөмбөгийн одоо нүүр царай болсон юм тамирчин маань те. Гэх мэтчлэн тэгээ одоо манай Адэ сүрэн маань байна. Одоо яалтчгүй манай одоо Олимпийн хамгийн гол найдрын босон тамирчин маань те. Шгшээ багийн тамирчин одоо хүнд одоо жингийнхаа эмгтээчүүдийнхаа жудогийн төрөлдөө бол бас номер 1 юм тамирчин байна. Лав гэрэл маань те. Лав гэрэл бол одоо манай сэлгээний тамирчин. Монгол улсын гавьяа тамирчин. За үндэсний бүхэн хүртэл улсын зан те ийм мундаг тамирчин байна. За манай цэцэглэн байна те. Бас манай уран нуграач. Манай одоо дайчид багт бол 2 уран нуграач байгаа. Нэг нь бол лав гочир те үндсэн манай бүрэлдэхүүн. Лав гочирын хувьд бол одоо өөрөө уран нуграас гадна кинон тоглолдог. Одоо энэ сард бас яг кинон тоглосон кино нээлттэй хийж байгаа. Тэгээ жүжигчин, модель, уран нугардаг, фитнесийн спортын бүр дэлхийн авраг ийм тамирчин байна. Тэгээ цэцэглэнгийн хувьд бол одоо бас модель хийдэг. Дээрээс нь бас уран нугардаг ингээд ийм сайхан одоо тамирчид маань ингээд онцлогуд нь бол яг ийм учраас сонгогдсон гэх юм уу. 体の力がめちゃくちゃ強いんですよ、モンゴル人は。 몽골 분들이 갖고 있는 DNA도 뭔가 다른 것 같고. 오, 좋았다.衣装がすごい. Анх та нар төслөө эхлүүлэхдээ ямархуу хэмжээний хүлээлттэй байсан төсөл одоо ингээд ер нь төсөл шатандаа явж байгаа шүү дээ. Одоо энэ цаг хугацаанаас эргээд харахад тэр хүлээлтнээс хэр зэрэг давсан бэ? Давсан яалтчаа. 200-300% давсан гэж бодож байна. Өөртөө ч бас ийм болох төсөөлөг байсан баг тийм. Бид нар ч юм бол хамгийн анх ямарчсан за ингээд Physical Asia гэдэг нэвтрүүлэгч одоо гарна гэдгийг ч хүртэл мэдэхгүйсэн шүү дээ. Манай багийнхан бол зүгээр энэ одоо Physical 100 нэвтрүүлэг дээр те ийм special edition буюу одоо ийм тусгай одоо улирал гаргаад за тэрэнд нь одоо Монголын багаас 50 тамирчныг оролцуулаад Солонгосоос 50 тамирчин оролцуулаад за тэгээ бүр ингээд зарим даалгавруудын Монгол төртөлтэй байгальд ингээд зураг мураг авъя. Иймэрхүү даалгаврууд байвал ямар нэг тэр бид нар ч юм аюул тийм том төсөл явуулсан байхгүй. Гэтэл одоо яг бид нарт эргээд за энэ Physical Asia гэдэг ингээд Азийн бүс оронд болох гэж байгаа. Тэгээ энэ дээр одоо ингээд хамтарч ажиллах болох юм а гэдэг тийм зүйл яриад тэгээ бидний хамтаа ажиллагаа эхэлжсэн байхгүй. Тэгээ тухайн үед яг ингээл бид нар Солонгосын продакшнтай хамтраад Netflix-тэй хамтраад явж байхад бол ямар ч лээс ингээд эхний ээлжинд Монголын нэг оролцуулъя гэдэг нь хамгийн том даалгавар те багтаа гэдэг чинь хамгийн том бидний зорилго байсан. Яг өнөөдрийн шиг ийм аймаг том айгүй хайптай те хүн болгонд хүрсэн яг ийм байна гэж бол арай төсөөлөөгүй. Гэхдээ яг бидний хувьд бол яг нөгөө ер нь баг төсөөлхийн завдлаггүй баг ажилласан дөө. Ер нь айгүй их маш завгүй байсан. Тэгэл яг нөгөө эхний яг нөгөө step by step гэдэг шигтэй яг нөгөө урдах яг нэг юм аа айгүй гяс хийгээл ямар ч юм алдаа мадаггүй те нөгөө бас Солонгосын мундаг продакшнтай хамтарч ажиллаж байгаа учраас бидний зүгээс нөгөө ямарваа нэг юм хүлээгдэх ёсгүй гэдэг ч юм уу те. Тэгээ дээрэс нь хийж байгаа зүйлүүд ямар нэг алдаа мадаггүй цаг тухайд нь тултан хийгээд тэгээ дээрэс нь бид нар яг нөгөө тухайн хүмүүстэйгээ ч ихсэн цаашдаа те дахиж ингэж хамтарч ажиллах ийм зорилготой байсан учраас нөгөө одоо юу гэдэг ингээд нэг даалгавар өгөөд те ингээд юм өгөх юм бол тэрийг давуулан биелүүлэх те тийм хүртэл одоо хэмжээнд бид нар ажиллая гэдэг тийм зорилготойгоор ажилласан. Тэгэл ер нь маш завгүй л байсан да. Тэгэл ер нь одоо ийм болоод одоо юу гэдэг 26 оны 1 сард ийм байдлаар иймэрхүү байна гэж ер нь төсөөлж бодох завгүй л ажилласан. За тэгээд ингээд оролцох яг аль биесныхаа шийдвэр гараад ирэнгүүт мэдээж хамгийн ихний баярлж байгаа те. За тэрний дараагаар бол одоо манай Монголын одоо манай Spark агентлагийн манай Spark багийн зүгээс бол хоёрт тавьсан зорилго бол сайн баг бүрдүүлэх гэдэг байсан. Яг мэдээж ингээд баг бүрдүүлэлт сонгон шалралтын хувьд бол мэдээж яг эцсийн шийдвэрийг бол Солонгосын продакшнаас тавьсан. Гэхдээ бид нар бол шат болгон дээр нь бол зөвлөгөө өгөөд одоо тэр болгон дээр нь ингээд зөвлөж хамтарч ажилласан. За тэгээд дайчид баг маань одоо бидний бас санснаар айгүй гоё тий одоо төгс гэж хэлэх болох үс бараг тийм баг маань бүрдсэн. За тэгээ энэ дээр дахиад нэг баярлж байгаа тий. За энэний дараа бол одоо амжилттай оролцох бас нэг том даалгавар байгаа шүү дээ. Яг л эн чин бидний хувьд бол яг өмнө нь ингээд Марко Поло гэж жүжигээр бас монгол хүн оролцоод явж исэн тий. Гэтэл яг ингээд одоо Netflix дээр одоо дэлхийн хамгийн том одоо олон сая үзэгчтэй платформ дээр
Монголын одоо энэ баг тамирчид Монгол хүн оролцсон хамгийн том нэвтрүүлэг болж байгаа тийм. Тэгэхээр энд бас ингээ оролцсонгуудаа эхний шатнаас асгачвал бас хэцүү тийм. Тийм шүү дээ. Бас асгачмааргүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрэндээ бас яг ингээд энэ багаараа яаж очиж тактикаар яаж бэлтгэх үү гэдэг ч юм ингээл энэ болгон дээр нь бас ингээл хамтраад ажиллаад явсан л та. Яг гэтэл тэгээд одоо бидний төсөөлжсэнээс ч одоо бид нар одоо ядахнаа ингээд тал хүртлээ явчих гэдэг анх бол тийм зорилго байсан. Дид байрт орно гэдэг Physical Asia гэдэг энэ том шоунд Азийн орныг төлөөлөл оролцож 6хан улсаас дид байрт орно гэдэг төсөөлөл байсан уу? За тэр төсөөл ёстой одоо байгаагүй юу? Байгаагүй л дээ. Гэтэ ер нь бол мэдээж нөгөө манайхан бол сайн оролцох байх гэдэг тийм бодол байсан. Яг бол бид нар нөгөө зохион байгуулагчийн багийн зүгээс бол ямар хүмүүс одоо шалгарцсанараа мэдж байгаа шүү дээ. Манай оролцогчид маань бол мдээгүй байсан. Яг явах өдрөөл ер нь бол ийм хүмүүс байгаа юм байна гэдээ одоо хоорондоо танилцаад тэгээ явж исэн. Хоорондоо танилцаад. Одоо жишээ нь Лавгч Орхон Баяр хоёр тэгэхэд л анх одоо яг явахтаа л мэдж байгаа байхгүй юу? Яг л нөгөө нэвтрүүлгийнхаа нэгдүгээр нь нууцлынхаа хүрээнд гэрээнийхээ дагуу бас яг тийм байхаас үр харахгүйсэн. Тийм учраас одоо юу гэдэг нэг юм 2-3 сарын өмнөөс мэдэнгүүтээ хоорондоо ингээд бэлдэх ч юм уу тийм асуудал байхгүй. Яг наан өөрөөсөө мэдээл явж исэн. Бидний хувьд бол яг мэдээж бүгдийг мэдсэн байсан учраас бол яг сайн баг бүрдснээ мэдж байгаа учраас за ер нь бол манайх ядаж л одоо жишээ нь 10 даалгавар ирэх юм бол нэг 5-аас дээш байрлал одоо тий явчих واخ гэдэг тийм найдар бол байсан. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг ингээл за манайх алаад өгөх бах төө нийгмиг бол орно гэдэг ч юм уу мэдээж тийм юм бол байгаагүй. Тэгээд хүлээлт бол өндөр байсан л да. Тэгээд үнэхээр хүлээлтээс давсан тийм сайхан амжилт гаргаад ирсэн. Энэ бол мэдээж дэлхийн хэмжээний шоу тий. Дэлхийд даяараа үзсэн. Та бүхэн яг энэ шоуны ард зохион байгуулж исэн гол үндсэн үүргийг гүйцэтгэжсэн алдаач байсан баг гэж бодож байна. За түүнээсээ илүү оноо нь л байгаа шүү дээ тий. Яг туршлага нэлээд судалсан баг гэж бодож байна. Яг багийн хувьд юу олж мэдв? Цаашдаа юун дээрээ илүү анхаармаар санагдсан бэ? За ер нь бол мэдээж одоо манай агентлагийн хөвч дээр те бидний хөвч дээр ер нь бол яг би түрүү хэлсэн бид нар бол Netflix дээр одоо иймэрхүү том хэмжээний шоуд бол хамгийн анх удаага одоо хамтарч ажиллаж үзсэн. Тэр утгаараас олон одоо дараагийн агентлагууд олон одоо уран бүтээлчид те зөвхөн спортчлалт одоо дуу одоо юу гэдэг Netflix дээр ч одоо хоол хийдэг хүртэл контент байгаа шүү те. Тэгэхээр олон одоо дараагийн одоо Монгол залуучууд оролцох юм гоё юм болсон баг гэж бодож байгаа. Бидний хувьд ч гэсэн мэдээж асар их туршлага хөрвүүлсэн те. Хамгийн наацхан л одоо гэрээ хэлцээрээс ахвал туршлага судалж байгаа юм л да тэр чинь. Яг тэгвэл одоо ингээл манай тамирчид Netflix дээр гэрээ хийн. За тэр нь бол одоо яг жүжигчтэй ингэж хийдэг адилхан тийм гэрээ хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь одоо бид нар ч гэсэн яг манай зохион байгуулагч багийн зүгээс тамирчдынхаа эрх ашигыг яаж хангах юм те. Одоо жишээлбэл манай лавгачрын хувьд бол жишээлбэл дандаа л олон улсаар ингээд аялан тоглолттой явдаг те. Тэгэхээр яг тэр байхгүй байгаа одоо жишээлбэл зардлыг нь яах юм гэдэг ч юм ингээд бүх ингээд шат дараад дээрээсээ л ер нь бол манайхан туршлага жаал ингээд явсан. Ер нь асар их юм зүйл сурсан гэхэд бол болно доо. Тэгээ дээрээс нь одоо бас тэр тухайн нэвтрүүлгийн нууцтай холбогдлолтой асуудлууд те. Одоо солонгосчууд бол маш сайн одоо үнэхээр дээд түвшинд тэрийгэ барьдаг. Бидний хувьд ч гэсэн тэрэн дээр их одоо туршлагацсан л та. Тийм. Асар том одоо хариуцлагын гэрээ хийж явж байгаа. Тэ дундаас нь одоо явах боломжгүй өдр ч юм уу те. Ер нь маш тийм чанга дуу хариуцлага. Тийм ер нь одоо бид нар бүгдээрээ л манай зохион байгуулагчийн манай Spark багийн 5 хүн бол тавуулаад яг нууцлалын те нөгөө хаалттай гэрээ гэдэг шиг тийм аюун өндөр тийм нууцлалтай гэрээ хийсэн. Тэгээд тэрнийх нь одоо юу гэдэг яг нөгөө үр дүн те одоо ямар нэгэн байдлаар нууц задруулах ч юм уу манай талаас ямар нэгэн алдаа гаргах юм бол одоо хариуцлага хүлээх ч юм уу те тэр нь бол аюун өндөр тийм одоо хатуу гэх юм уу гэрээ бид нар бол хийж ажилласан. Тийм учраас одоо тэгэл бид нар манай тамирчид маань ч тэр бид нар манай зохион байгуулагчид маань ч тэр ер нь бол яг л нөгөө гэрээнийхээ дагуу те өндөр түвшинд ингээл байхын тулд бүгдээрээ л дор бүрнээ хичээж тэгж одоо оролцож зохион байгуулж ажилласан та. Яг шоу бол мэдээж нөгөө нэг одоо ганцхан Монголд шгэлтгөө баг оролцсон улс болгондоо ингээд хүрсэн байсан шоу штэ өмнө нь бол Physical 100 гэдгээрээ. Тэгээд эн чин за ингээд орлоо бол ингэндээ одоо жишээ нь энд ингээд орчих юм бол манай улсын нэр хүндийн хувьд ч гэдэм үү те эсвэл яг оролцож байгаа хүмүүсийн ханууд үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж хийгээл ингээд бас нэг тодорхой хэмжээний ингээд зорилгоодыг тээж аваад яагаад би энийг асууж байгаа гэхээр магадгүй энэ зохион байгуулалтын багт нь оролцоогүй миний хувьд үзэгчийнүүдээр харахад үнэхээр
анх төсөөлж ирсэн хүлээлтээс давтсан хэмжээнд хүрсэн байхгүй. Одоо жишээ нь зөвхөн үр дүнгийн бодохтой аялжуулчлал гэдэг талаас нь бодоод үзье. За тэгмүүд ингээ багт нь орж байгаа хүмүүс би байтугай төсөөлттэй байгаа шүү дээ тэр чинь. За ингээд энэ шоунд орсны дараагаар ингэх байх тэгэх байх ч гэдэг юм уу. Тэр төсөөлөл ер нь хэр хамтай буусан бай. Хамтай байл яг хаа ер нь бид нар бол яг иймэрхүү амар том хэмжээний юм одоо бүр юм одоо би бас нэг өмнө хэлжсэн нөгөө манай багийнхан бол ингээ ив нэгдлийн марга бэлэгдэл болтлоо те ингэж явлаа шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү хэмжээнд бол арай байна гэж бол төсөөлөөгүй мэдээж. Гэхдээ яг ер нь бол ингээд нөгөө манай монголчууд ч ер нь бол бас сошиал медиагаараа бас ер нь их идэвхтэй хүмүүс байдаг те нэгдүгээрт. Хоёрдугаарт бас яг ийм одоо юу гэдэг манай ингээд нийгэм чинь ч гэсэн ингээд жоохон стресстэй байсан те. Яг энэ үед нь яг ийм хэрэгтэй байсан зүйлийг нь яг өгч чадсан юм болоо гэж бодож байгаа. Тэгээ ер нь яг нэвтрүүлэг гарсны дараагаар ч гэсэн яг манай багийнхан за над руу ч гэсэн ингээд хүмүүсүүдээс мессеж ирж яхад бол нөгөө 2008 онд те манай одоо Төвшинбаяр авраг болон Бадрууган маань хамгийн анхны олимпийн алтан медалийг авах үед бид нар те хин чинийгээ танихгүй хэрнээ яаж хоорондоо гадаа тэрвэрлдэж те тэр машин чин дээрээ зогсож яваал бид нар чинь бүр ингээд нэг юм үндэстнэрээ ингээд нэгдэж чадсан шүү дээ. Тэр өдөр нэг тийм гоё өдөр байсан те. Тэгэхээр яг тийм мэдрэмжийг дахиж авлаа гэдэг тийм саналууд аягүй их тийм одоо баярлсан гэх юм уу тийм талархлын мессежүүд аягүй их ирсэн. Тэгээ энэ дээр нь бол одоо манай зохион байгуулалтын багийнхан бол одоо үнэхээр их баярлаж одоо бид нар бол ажлаа сайн хийж чадсан юм байна гэдэг тийм одоо мэдрэмж авсан. Та хэд маань харин одоо бас нэлээд дараа хүн байгаад байгаа тийм. Зохион байгуулалтын арын албыг ингээ баттаана гэдэг бол эн чинь бас асар том хариуцлагатай ажил үү тийм учраас бас яалтчгүй хэдийгээр манай нөгөө оролцогчид тамирчид маань үнэхээр одоо ур чадвар авьяасаа тий эсвэл төвчээрээ ингэж харуулад Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа ч гэсэн эн чинь бас зохион байгуулалт холбох ажил гэдэг нь хамгийн том арын ажил нь байдаг болохоор энэ ажлын ард бас амжилттай гарсанд нь уулзсных талбарт баяр хүргэе. Баярлалаа гэсэн шүү. За яста хийгчтэй талбар 100% үлээ те. Үсний бүх хамгийн би үүш тэгж хийх гэсэн шүү. За Монгол улс мэд бодог манай үндэсний бүхэл Монгол улс усахгүй шүү гэж хэлмээр санагдаад. Бид нар бол мэдээж сайхан шоугаа үзээл, огшоол тэгээ баярлал. За дараагийн дугаар хурдан ороосаа гэл тийм хүлээлттэй байгаа. Гэтэл яг тэр хөшөөний ард болж исэн үйл явцыг бол бид нар сайн мэдгүй шүү дээ. Одоо энэ тухай таалаад хамгийн сайн ярих хүн байх гэж бодож байна. Хэр ачаалттай байсан. Ер нь хөшөөний ард юу өрнөжсэн. Ер нь амар ачаалтайсан. Ер нь яг одоо жишээлбэл сая ингээд нэвтрүүлэг цацагдаад гарч байгаа нь л сая байсан шүү дээ. Тэгээ цацагдахаас өмнө за нэг 2-3 сарын өмнө хүмүүс мэдсэн үү яасан те. Гэтэл яг ингээд 23 оноос 25 он гэдэг чинь ер нь бол жил хагасан явранд бараг л 2 жилийн хугацаатай бид нар ажилласан. Зөвхөн энэ нэвтрүүлгийг гаргах гэж 2 жил ажилласан гэсэн үг. Тэгээд би чи өөрөө бас яг миний үндсэн ажил маань бол бас өөр төсөл төр байдаг аахгүй юу. Тэгэхээр тэр төслийнхөө хажуугаар одоо би давхар одоо энийг хийсэн гэсэн үг. За тэгэл ер нь манайхан ч яг нөгөө яг хамтын ажиллагаар бид нар гэрээ хэлцээрээ хийгээд аль биесээр хамтарч ажиллаж хийснийхаа дараа бол тэгээ ер нь яг бүтэн нойртой бол хоноогүй дээ. Тэгэл одоо бид нар ч нөгөө анх би бас өөр ярилцлаган дээр ч гэсэн хэлж исэн. Хамгийн анхны бидний ажиллагаа бол судалгааны ажлаас эхэлж исэн. За ер нь бол бараг 300 гаруй одоо тамирчид оролцогч нарыг бид нар судалсан байхгүй юу. Тэрнээсээ шигшж хагаад нэг 200 гаруй тамирчдын нэрсийг бид нар одоо санал болгож өгч исэн. Тэр үед бол ингээд тэр чинь зөвхөн тамирчин гэлтгүй те. Одоо урлагийнхан байна, дуучид байна, жүжигчид байна. Одоо онцгой байдлын албаныхан байна гэдэг ч юм ингээд маш олон төрлийн хүмүүс. Яг бол физикал 100 дээр бол яг тийм байсан шүү дээ. Зөвхөн тамирчид гэлтгүй те. Тэгээ яг тэр листээ бид нар бэлдээл ингээд явж байхад ч юм бол шүнжэнгөө сууж байгаа юм чаа. Тэгэл тухайн хүнээс одоо гаргаж болох ямар одоо мэдээлэл байна бүгдийг хайж болно те. Тэгээ дээрээс нь тэр мэдээлэл нь үнэн байх хэрэгтэй. Тийм учраас яг ингээл тухайн хүнийх нь 200 гаруй хүний л намтар бичсэнтэй ер нь бол нийтдээ 30 хоногийн зураг авалт болсон гэдэг үлээ те Солонгост. Тий, физикал Аашаа юу? Аашаагийн зураг авалт нь. Физикал Аашаагийн сарын зураг авалт болсон. Тэр үед нь одоо жишээ нь тэр чинь бас ингээд нэг арын алба байх л өстой шүү дээ тий. Тэгэл нөгөө хоолунд өмсөц зөөх за тэгэл орчуулга энэ төр гэл ингээд юунууд явах л ах л та. Тэгээ тэр болгон дээр нь ер нь яг нийтдээ энэ Physical Asia шоунд Монголын баг оролцохын тулд хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ямар баг ямар хөлсөж хөтөлмөрөөр ажиллаж ийж ер нь яг энэ Монголынхаа багийг бас ийм амжилтанд хүргэсэн бэ.
За мэдээж одоо манай Spark багийнхан байна те. За манай Spark баг бол яг 5 оны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа те. За тэгээд дээрэс нь манай одоо тамирчид байна. За тэгээд одоо манай Spark агентлагийн бас одоо залуучууд маань те бидний бас ингээл бичиг цаасны ажил гэдэг ч юм уу одоо маркетингийн ажил те сошиал медиагийн ажил гэдэг ч юм ингээл эдгээр зүйлүүдтэй тусалж исэн ажлууд маань байна. Дэлхийн хэмжээний шоуны дээр артлын зохион байгуулалтанд одоо хэр хүлээлтээс чинь давсан бэ? Ямар байсан бэ? Маш мэдээж одоо аюул өндөр зохион байгуулалттай байсан. Ер нь бол яг ингээд бүх тамирчин болгон дээр ингээд тусдаа нэг хүн одоо байнгын дагж явдаг гэдэг ч юм уу те. Тэгэл тухайн хүнийгээ одоо юу хийж ийн яаж нэгдгийг хараал. Дээрээс нь одоо бэрхлэгэмтлийн асуудал байна. Физикал зуугийн яг эхний 2 улирал дээр бол маш олон бэрхлэгэмтлийн асуудал гарч ирсэн юм бэл. Тэгээ дээрээс нь тэрэн дээр нөгөө сэлгээний тамирчин гэж оролцуулаагүй. Тэгээ тэрэн дээрээс бас нөгөө туршлагагүй байсан учраас ч тэр юм уу айгүй хүн ингээд бэрхлэгэмтэл аваад эхснээ тэр бэртсэн хүн нөгөө дараагийн шатанд шалгарсан байдаг. Тэгэнгүүт нөгөө тамирчнаа ингээд хүлээхэнгүүт чинь цаг минут тутам тэр чинь урсгал зардал мөнгө явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ ч гэсэн туршлагажаад ер нь бол яг Солонгосын зохион байгуулалтын зүгээс бол маш их туршлагатайгаар өндөр зохион байгуулалтаар ажиллаж исэн. Ямар нэгэн утас одоо техникийн хэрэгсэлж оролцуулахгүй те. Тухайн багийн бүх хүмүүсүүдийг өөр багийн одоо хүмүүстэй яг нэг зүг солилцуулахгүй гэдэг ч юм уу те. Яг зөвхөн зураг авалтын талбай дээр л нүрнээ хардаг те. Тухайн хүн ямар хоол иддгийг юунаас ашигладаг гэдэг ч юм ингээд хүн болгонд өөр хоол өгдөг. Бүр тийм өндөр түвшинд л ер нь бол зохион байгуулалтнууд явагддаг юм байна. За тэгээд одоо хоолоо идээд тэгээ ярилцлага өгөөд тэгээд зогсох хаа тий. Цагаан олон орны хүмүүс ирсэн байгаа учраас мэдээж хэлний одоо бэрхшээлж гэдэг юм уу тий орчуулгын ажил бол асар том ажилтнанд өрнөжсэн байгаа л да. Манай Монголын талын орчуулган дээр одоо цаанаас нь хийжсэн үү эсвэл яг манай Spark багаас өөртөө тэр орчуулган дээр ер нь ажиллаж ирсэн үү? За орчуулган дээр бол яг Монголд явагдсан бүх ярилцлага, онлайн ярилцлага, бичсэн ярилцлага бүх зүйл дээр бол манай Spark багаас л оролцож бүх орчуулгыг хийсэн. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэрх орчуулгыг бол Солонгосын багаас гаргаж бэлдэж ярилцсан. За яг нөө сабтайтл те яг тэрний орчуулгыг бол Солонгосын продакшн зүгээс л яг хийж исэн. Тэнд яг ажиллаж исэн одоо монгол хэлтэй юм уу тийм одоо яг албаны хүмүүс байсан. Тэрний дараагаар бол яг мэдээж нөгөө нэвтрүүлэг гарахаас өмнө одоо монтажны эдитний ажил гэдэг ч юм уу те тэр их олон ажил олон сарын бас ажиллагаа болд юм лээ. За яг тэр одоо процессын үеэр бол яг манай агентлагтай бол бас хамтарч ажилласан. Бидний зүгээс ч гэсэн нөгөө одоо юу гэдэг нь тамирчтай ч гэсэн ингэ сонгон шалралтаас ахуулаад бүх ихнээс нь аагаас нь ахуулаад явж байгаа учраас шат болгон дээр ерөөсөө бид нартай мэдээж холбогдож хамтарч ажилласан. Тэгэхээр тэр орчуулган дээр ч гэсэн манахаас бас байнга одоо хянжтэй буруу үг одоо орчуулсан байна уу те эсвэл одоо юу гэдэг нь утга агуулгын жоохон алдагдaltaй орчуулсан байна уу гэдэг юм. Бүх зүйл дээр нь одоо хянаж их юм уу зөвлөгөө өгч ингэж ажилласан байна. Нэвтрүүлэг үзэл эхний дугаар гараад нөгөө бага танилцуулж байхад Монголын баяг гарч ирсэн чи эднэр ингээл амар өөр гентэй юм шүү гэл хэлж яхад нь амар огшсон байхгүй нэг одоо юу гэдэг нь дэлхийн 8 тэрбум хүн дундаас нэг гений ялгаатай нэг хитгэн юм онцгой төрсэн хүмүүсийн нэг ч юм шиг амар сэтгэл хөдлөгчээсэн яг тэр үг бол нэвтрүүлгийн зохион байгуулагчид дээрээс нь бусад орны оролцогчдын зүгээс гэдэг ч юм уу яг монголчуудыг ямар шинж чанарын илүү онцолж исэн бэ одоо юу гэдэг та нартай ийм юм аа тийм юм аа гэдэг ч юм уу энэ талаараа даваа талтай юм аач гэдэг юм уу. Яг бид нарыг монголчуудыг бол нөгөө одоо яг дээр үеэсээ нөгөө дайчин удамтай те дайчин удамтай ийм ард түмэн гэж мэддэг. Дээрээс нь айгүй тийм бяртай хүчтэй л гэж мэддэг юм бэл. Тэрнээс биш яг нөгөө ингээд бидний хэрэгжилж байгаа тэр тактик те багаараа ингээ хэрэгжүүлж байгаа одоо тэр бодол одоо сэтгэлгээ гэдэг ч юм уу тэр зүйлийг нь сайн мэдэхгүй байсан юм билэ. Тэгээ дээрээс нь яг нөгөө яг манай ингээл ихний даалгавар эхлэл явж байхад бол нөгөө бусад улсын тамирчид манайхыг ер нь жоох нэг юм бассан маягтай байсан. Тэгээд ер нь ингээл ярьсгаас нь ч гэсэн ингээд сонсож байхад нөгөө та ямар улсын тамирчтай таармааргүй байна гүтэл бүгдээрээ л Япон, Солонгос, Австрали гэж хэлж байгаа шүү дээ. Монголыг бол ярихгүй байгаа байхгүй. Тэгээд байж итл яг нөгөө ер нь 2 дахь даваа, 3 дахь шатаа даваа яваад ирэнгүүт ер нь бол за монголчууд бол ер нь эвгүй юм байна те. Бэр тинхээс хүчээс гадна ер нь бол айгүй ухаалаг юм байна.
бүх шатан дээрээ ингээд айгуу тийм эвтэйхэн байдлаар те ухаалгаар багийн ажиллагаа айгуу сайтаагаар давж яах гээд ер нь тэгж иргсэн л те. Тэгээд нөгөө бидний ингээд андердог байсан басж исэн багч айгуу тийм айгуу гоё иргээд ингээд явсан. Тэр нь ч гэсэн нэвтрүүлгийг айгуу чимсэн гэж бодож байгаа. Одоо тэр 6-7 даалгаврын туршид ер нь хамгийн бага ирсэн нь монголчууд байсан шүү дээ. Харин тийм. Тэгээд ямар сандаа нөгөө тэр чинь ингээд нэг өдөр зураг одоо нэвтрүүлгийнхаа зураг авалт хийгээд тэгээ 2 өдөр дараалаад нөгөө ярьцлагын одоо ийм зураг авалтаа хийдэг. Тэгээ тэрэн дээр нь ер нь хамгийн их цаг гаргасан манай баг байсан. Ерөөсөө юмаа ярьж өгөхгүй тэгээд та иймэрхүү байдлаар яриач ингээд үгүй наадах чи одоо бид нар яг иймэрхүү юм бол ярмааргүй гэж сонсож байгаа байхгүй. Тэгээд ер нь аягүй их тийм дараахан байсан. Гэхдээ яг нөгөө тулааны талбар дээр гараад яг өрсөлдөөд эхлэнгүүтээ бүр шал өөр болчдөг тий. Тэгэнгүүт тэр нь бас одоо солонгосын ч юм уу бас үзэгчдэд аягүй их хүрсэн юм биш үү? Сэтгэлүүлдээсэн гэж тий. Тэгж бас бодож байгаа. Одоо оролцогчдын хувьд одоо алтар нэрийнх нь хувьд ч гэдэг юм уу тий. Магадгүй сошиал дагагчдын хувьд ч гэдэг юм ингээл үр дүнгээ өгсөн зүйлсүүдийг бол угаасаа одоо болов ингээл хүн болгон яаж. Ер нь дид байр ер нь ямар шагналтай байсан бэ? Дид байрын шагнал гэж бол байхгүй. Байхгүй маа. 2-р байр, 3-р байр гэдэг нэг хөрөл медаль. Тэр шиг биш. Мөнгөн медаль гэж яддаг штэ. Өргөмжлөгөөл тийм байхгүй. Зөвхөн 1-р байранд орсон багийнхан маань мөнгөн шагналтай. Бусад тамирчид маань бол тэгээ зүгээр 2-т орсон, 3-т орсон гэдгээрээ л явна. Зардлууд яг уу одоо жишээ нь тэр чинь 30 хоног тэнцэнэ байрлах. Зардал мөнгөний хувьд бол яг Солонгосын одоо продакшны зүгээс нэвтрүүлгийн продакшн гэсэн үг шүү дээ. Солонгосын багийн зүгээс бүх зүйлийг даагаад тэгэл тэрэн дээр одоо өмсөж зөө хувцс те тухай 30 хоног байхад тухайн тамирчинд юу шаардлагатай бүх зүйлийг бэлдчихсэн. Тэр байтугай бүр хувийн эмчийн хүртэл бэлдээл одоо тасалжуулагч заавалч хүн хажууд нь явдаг бол тэр хүний бүгдийг бэлдээл зардал мөнгөний даагаал те бүх зүйлүүдийг нь л Солонгосын багаас шийдвэрлэж гаргаж ирсэн гэсэн үг. Ажи юу удаа чи явж хахад Амарсан. Нэг яасан гайгүй юу? Зүгээр байгаа би нөгөө энэ одоо инкер өдөрт тоосроос сонсохгүй. Тэгээд шалгуулж байгаа. одоо инкер өгч гинөө. Бүгдээрээ бэлтгэл хангагчаар ороод ирчихлээ. Яг мөрөхийн хасгаа гэж яг дундаа нэг хайрцаг гусаал хоёр талтай гусгаас торохгүй гусч байгаа шүү дээ. Spark баг яг хэрхэн бүрэлдэжсэн бол та хэд одоо гэр бүлүүдөө эсвэл найзуудоо яг энэ багийн одоо үндэс суурь тавигдахаас л эхлэх байх гэж бодож байна. Тий. За үндсэн хамгийн анх яг тэр нөгөө 23-нд эхний удирдал үзэжсэн гэсэн шүү дээ. Тэгээд ер нь бол үзчихээ за ер нь нэг Монголыг оролцуулах те ингээд 50-50 эсрэг өрсөлдүүлээ гэдэг тэр санаагаа ер нь хий. Тэгээд зөвшөөрөхгүй байсан ч яах вэ одоо ямар ч алдаадах юм байхгүй юм чи чадхаараа ямар ч гоё төслөө хийгдэг тийм санаа гараад. За тэгээд танаас өөрөөс ч тийм надаас гарсан. За тэгээд ер нь бол яг Spark багаа босгосон. Тэгээ хамгийн түрүүнд бол би одоо дүлгөөн гэдэг найзтай хэлсэн. Дүлгөөн бол одоо манай Spark агентлагийн бол захирал. Тэгээд дүлгөөний хувьд бол өөрөө одоо энэ сагсан бомбгийн дээдлэгт аюул олон жил тоглосон те 10 жил тоглосон. Тэгээ дээрэс нь энэ агентлаг маань өөрөө яг спортын салбарт яг маркетинг хийж бүр мэргэсэн юм агентлаг байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол дүлгөөн найзтай би бол хандсан. Ийм санаа байна гэд ингээд энэ дээр хамтраад явъя те ингэж хэлсэн. Тэгээд ер нь бол окей стонхи гоё санаа байна гэд тэгээд хамтарч одоо орж ирсэн. За тэгээд хулын ихчтэй хэлжсэн. Би бол манай багийн одоо хулан гэд байдаг. Тэгээд хулын ихчтэй бол би бас яг энэ төсөл дээрээс өмнө ч гэсэн аюу олон жил цуг ажиллаж ирсэн. Бид хоёр баг 6-7 жил ажилласан туршлагатай. Өөр олон улсын төслүүд дээр ажиллаж ирсэн. Тэгээ хулын ихчтэй хэлээд за тэгээд одоо манай мөнгөн туяа гэдээ бас одоо манай гишүүн байгаа те зохион байгуулагч одоо манай яг зохицуулагч бүх зүйлийг зохицуулдаг. За тэгээ мөнгөн туяадаа хэлээд за тэгээд одоо манаас эхнэр Бадмараг маань бас оролцоод одоо бүх орчуулгын ажил те энэ бүх зүйл дээр бол одоо яг ахалж ажилласан. Одоо ингэж л бүрдсэн те ер нь бол тэгээ 5 хүний бүрэлдэхүүнтэй. Яг мэдээж бас энэ завшааныг ашиглаад би бас багийнхандаа бас дахин баяр хүрмээр байгаа. Яагаад гэвэл яг миний хувьд бол зөвхөн санаа гаргаад те ингэж явснаас биш ер нь бол яг манай багийн 5 гишүүний хувьд бол яг адилхан одоо contribution яг адилхан ажил хийгээд те бидний хувьд бол яг энэ төсөл дээр манай 5 гишүүний аль нэг нь л байхгүй бол яг үнэхээр ард нь гарч чадхааргүй яг юм байсан. Тийм учраас яг манай баг ч гэсэн аюу гоё юм
одоо дайчид баг шиг ийм төгс баг бүрдсэн гэж би бол боддог. Тийм учраас одоо багийнхаа гишүүдэд төлөвлөгөөнөөдөө хулан мөнгөн туяа бадмархтаас дахин баярлаа гэд бас дахин баяр хүрмээр байгаа. Spark багийн тухайтад ерөнхийдөө яг энэ шоунд ингэж одоо хоёр талыг холбохгүй урвалж ажилласнаар та бүхний үйл ажиллагааны чиглэлт ч гэдэг юм уу те магадгүй одоо за түүхэн бичигдэх тэр одоо стори нь бол угаасаа ойлгомжтой чинь маш том одоо эхлэлийг тавьчих чаа. Цаашдаа одоо жишээ нь өөр магадгүй Европ руу ч гэдэг юм уу те бүр ингэ халиад гэдэг нэг тийм том зорилго за тэр магадгүй тэр тийм зорилго тавихад үйл ажиллагаанд нь бас нэг тодорхой хэмжээний ахиц дэвшил ер нь гарч ирсэн үү? Тийм мэдээж тавилгүй яах вэ? Бид нар бол яг чиний хэлснээр бол одоо яг одоо хүрээгээ тэлээд гэх юм уу те. Яг илүү өргөн хүрээнд илүү цар хүрээгээд одоо нэмээд тийм үйл ажиллагаагаа бол одоо 2026 оноос ахуулаад хийх гээл одоо сар болгоныхоо төлөвлөгөө гаргаад одоо дараагийнхаа төсөл хөтөлбөрүүдэд боловсруулж эхлээл явж байгаа. Тийм тэгэхээр магадгүй бас ойрын хугацаанд бас эргээд бас илүү гой төсөллүүдтэй контентуудтай бас уулзах байхаа л гэж бодож байна. Одоо хамгийн наад санал гэх юм бол одоо бидний Physical Asia-гийн дайчид багийн албан ёсны мерчендайз удахгүй гарч байгаа. Энэ дээр бол одоо бид нар яг албан ёсныхоо тамирчтаасаач тэр Netflix-ээс тэр за Солонгосын продакшнасаач тэр яг албан ёсныхоо бүх зөвшөөрлүүд авцсан. За ингээд мерчендайзын одоо бүх үйлдвэрлэлт юмнууд бол одоо эхэлсэн явж байгаа. Тийм учраас бас удахгүй гоё мэдээд болгоно. За ийм мерчендайзын ажил байна. За тэгээ дээрэс нь бас бидний за одоо би тэр статистик дээр алдаж магадгүй. Гэхдээ 25 онд бол бараг 900 хэдэн мянган жуулчид те Монголд ирсэн. Одоо хамгийн рекорд тогтоосон юм жил болсон шүү дээ. Гэтэл тэр бол одоо Physical Asia-гийн хайп байгаагүйгээр тэгж гарсан те. Тэгэхээр 26 онд бол одоо хэдэн сая жуулчин Монголд ирэх нь бол одоо мэдэхгүй. Ямар ч л байсан өсрөнгөө маш олон жуулчид ирэх байх. Тэр утгаараач тэр манай багийн хувьд одоо Physical Asia-гийн бусад багийн орнуудын оролцогч нартаач тэр олон одоо зүйлүүдийг хийх гээд аль хэзээний одоо бас яриагаа эхэлсэн тийм ингээд бидний ажил бол эхэлсэн явж байгаа. Welcome to Mongolia-тэй ямар нэгэн байдлаар холбогдсон уу? Тийм одоо Welcome to Mongolia ч гэсэн яг манай одоо агентлаг тийм болон одоо Солонгосын продакшны одоо хамтын ажиллагааны хүрээнд л хийгдсэн юм ажил байгаа. Тийм. Тэрнээс одоо жишээ нь яг ингээл нөгөө Монгол ахтар танигдчихлаа гэл ингээл гинт орж ирсэн юу биш юм байна. Энд чинь бас төлөвлөгөөтэй юу тий? Тийм яг энэ чинь бол яг нөгөө манай яг нөгөө нэвтрүүлгийн яг сүүлийн анги дээр Солонгосын багийн одоо тамирчид болон Монголын багийн тамирчид хоол идэж сууж байхдаа яг одоо юу гэдэг шагналынхаа мөнгөөр юу хийх вэ үед нь ингээд Монгол руу явъя гэдэг тийм анх санаа гараад тэгээд тэрийгээ ер нь бол за яг нөгөө Солонгосын баг нь яг хэлснээрээ ялцсан. За тэгэнгүүт нөгөө аюул олон Солонгос одоо гэлтгүү бас олон улсын үзэгчдийн зүгээс бол нөгөө Монгол руу аяллаач тий Монголыг үзмээр байна. За дээрэс нь ингээл одоо манай Орхон баяр лавг очрын тий яаж амьдэрдэг ч юм уу тий тэр зүйлүүдийг ингээ хармаараа үзмээр байнас маш олон сэтгэлүүд ирсэн юм бэл. Тэгээ дээрэс нь яг нөгөө Physical Asia нэвтрүүлэг дуусны дараагаар манай Орхон баяр Солонгост бас хэцүү хугацаанд байсан. Тэгээ тэр үеэр бол одоо нөгөө Австралийн багийн нөгөө AD байна. Тэгээ Kim Dong Hyun Amoti энтертэй нөгөө юм влог марк юм хийгээ явж исэн. Тэгээд тэр маань бас албан ёсны Netflix-ийн контент л доо. Тэгээд тэрэн дээрээ бас ингээ ярьж байхдаа манай Орхон баяр бол бас айгүй олон удаа өрсөн Монголд. Тэгээ манай одоо өвлийн бас энэ гоё сайхныг ирж үзээч те. Одоо бид нар бас ингээ ухтаж авч та хэдийг яхад бол бэлэн байна гэдэг. Тэр бол одоо санаагаа олон удаа хэлсэн л те. Тэгээ ер нь бол Netflix-ээс бид нартай холбогдол за энэ контентыг хийхгүй болохгүй байна те. Яаралтай хийгээл. Тэгээд бид нар чи ер нь баг 2-7 оны хугацаанд яг төлөвлөж хийсэн баха. Маш богино хугацаанд хийсэн. Тэгээд ер нь бол богино хугацаанд богино бага юм зардалтайгаар ер нь маш их шахуул хийсэн дээ. Ер нь өстой нөгөө Physical Asia-гаас илүү шахуу ажилласан ш бид нар чинь ер нь бол яг Монголын зураг авалтын үеэр бол яг шөнийн нэг цаг хагасын билүү нойртол байсан. Тэгээд шөнө зураг авалтаа дуусгаал орой нэг хагасын үед буудалтаа ирдэг. Тэгээ өглөө 4:30-д босоод энэ 30 минут яг нэг өдрийнхөө төлөвлөгөөгөө яриад тэгээ 6 гэхэд яг нэг ихний зураг авалтын газар бүр очсон байдаг байхгүй. Тэгээд бүтэн өдөржингөө яваал тэгэл яг эхлээл Монголд бол нэг 3 өдөр 4 өдөр бүтэн авсан зураг. Тэгээ ер нь бол маш шахуу хуваартай гинтийн байдлаар хийх шийдвэрээ ерөөсөө гаргаал тэгэл шууд ажилд орсон. Шууруулаад тий. Yeah. Amtai Baina. Amtai байна. Oh, good. Welcome. First time in Mongolia. Өөрөө бас спортын хүн те. Спортод нэлээдтэй гэр бүлээрээ бас
спортын тамирчид юм билээ шүү дээ. Тий. Ямар спортоор хичээлдэг вэ? За миний хувьд бол тэшүүрийн спорт байгаа. Тэгээд би ч юм бол ер нь бүр багасаа тэшүүрийн спортоор ер нь нөгөө монголчууд нэг морь хөлд орохдоо морь унд сурж ордог гэдэг чинь тий. Тэгээд миний хувьд бол яг гулгаж мөсөн дээр л хөлд орж исэн баг. Тэгээ манай аав бол яг нөгөө тэшүүрийн спортоор бас залуудад тамирчин байж хагаад за тэгээд тэшүүрийн спортын одоо хорооны тэшүүрийн холбооны одоо дид ерөнхийлөгчөөр аюул олон жил ажилласан юм байдаг л та. Тэгээд одоо ааваасаа тийм юм авч төрсөн юм мэдхгүй ямар ч лээсэн аюул багасаа л тэшүүрийн спортоор хичээлэл эхэлсэн байсан. Спортын салбар яалтчгүй өөрөө бүр улс үндэстнийг яг тэр одоо таны хэлдэг эв нэгдлийн гэдэг шиг тийм эв нэгдлийн бэлэг тэмдэг бол яхаа аргагүй спорт байж чаддаг. Тэгээ спортын амжилтууд бол тухайн улсыг ингээл бүх талаар нь гоё таниулах боломжийг олгодог. За тэгэнгүүт яг энэ спорт гэдэг салбар чинь манай дээр яаж хөгжиж байгаа вэ гэдэг нь одоо бол яг бас харьцангуй 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бол асар өөр төвшөнд очичлоо л доо тий. Гэхдээ л мэдээж бас яг дэлхийн яг ийм спортын салбар гэдгээр ингээ харьцуулаад үзсэн юм магадгүй хоцрогдож байгаа зүйл байгаа байх. Одоо чинь спортын маркетинг гэдгийг би танаа юунаас л одоо Spark баг гэдгээс л ингээл мэдчих эхэлж байгаа байхгүй. Гэх мэтчлэнгээр ингээд төгөлдршөөд явхад ер нь одоо хэдийгээр хугацаа бид нарт шаардлагатай байгаа даа. Өнөөдөр яг та бүхний харж байгаагаар Монголын спортын салбар шүү. Яг энэ салбар өөрөө ямар төвшөнд байгаа вэ? За спортын салбарын хувьд гэх юм бол за одоо би бас өөрөө бас тамирчин байж үзсэн хүн те. Тэгэхээр яг тэр туршлагаасаач тэр за спортын салбарт одоо ч гэсэн зохион байгуулалт ингээ хийгээд явж байгаагаас тэр яг харьцуулахад бол мэдээж Азтай бол яг зарим нэг спортууд дээр бол үнэхээр дээд түвшинд байгаа. Тамирчид маань бол мундаг байгаа даа шүү дээ. Тамирчид маань бол мундаг. Яг одоо спорт хороодууд те яг ерөнхий ингээд байдлаараа бол мэдээж одоо яг дэлхийдээ харьцуулахад бол очир дутагдaltaй л байгаа. Яалтчгүй одоо хамгийн гол зүйл бол одоо засаглал гэж юм байгаа. Одоо би бол тэрнээс эхлэмээр байна гэж боддог байхгүй. Бүх зүйл дээр засаглал байгаа шүү дээ. Одоо тэ зөвхөн нэг компани дээр бэлтгэв. Зөвхөн одоо манай спортын салбарын спортын засаглалаас л эхэлж байгаа. Бүх хороодуудаас эхэлж байгаа те. Зөвхөн тэр хороонууд дээр яг үнэхээр тухайн хороогоо ахалж явж байгаа, манлайлж явж байгаа, тухайн спортоо төлөөлж явж байгаа хүн нь тухайн спорттойгоо холбогдолтой хүн байна уу? Туршлагатай хүн байна уу? Хоёрдугаарт нь тухайн спорттой хэрэг сэтгэлтэй хүн байна те. Гэх мэт зүйлээс л эхэлнэ. Гэр бүлээрээ бүртж онтой боллоо гэд сайхан бас шинжлэлийн баяр болж өнгөрлөө. Бүртчэн нь бол бас Монголын спортын салбарынхны хүссэн хүлээдэг одоо нэр хүндтэй хамгийн том шагнал шүү дээ. Тий. Хамгийн сүүлийнх нь өөр авсан баг. Тий, хамгийн сүүлийнх нь би авсан. Манай яг хамгийн анх аа маань 2000 за би одоо онуудыг бас дахиад алдчих магадгүй. 2005 билүү 6 онд тухайн үед болохоор яг нөгөө бүртчөний наадмын хувьд яг оны онцлог менежер гэдэг номинац байгаагүй. Тэгээ хамгийн анхны яг оны онцлог спортын менежер гэдэг номинац дээр нь манай аа одоо нэр дэвшигчээр оролцоод тэгээ хамгийн анхны номинацийг авч ирсэн. За тэгээ тэрний дараагаар болохоор манай ээж одоо үүнээс за 10 жилийн дараа л 13 4 онд одоо яг оны спортын одоо онцлог зүтгэлтэн гэдэг ийм номинацид манай ээж одоо шалгараад бас одоо бүрчэн авч ирсэн. За тэгээ тэрний дараагаар бол 2014 онд манай 14 он гэж авч байна. 2019 онд. Тэгээ манай ихч бол яг юу авч ирсэн. Оны онцлог шүүгч. Тэгээ одоо яг олимпийн наадам хүртэл шүүгээд те дэлхийн аваргууд шүүгээд ер нь бол олон улсын шүүгчийн ямар л оргил байна те тухайн оргилд нь бол хүрсэн. Тэгээ тэр утгаараач тэр яг өрсөлд хүчгүйгээр л ер нь бол авч ирсэн. Тэгээ тэр үед яг авч байхад бол би яг дотроо бодож ирсэн байхгүй. За ингээд манай гэр бүлээс яг надаас бусдын те бүрчэн авчлаа. За тэгээд одоо миний хувьд бол карьер аль эзний тамирчны карьер дууссан. За тэгээд одоо ихчгээ ямар мундаг тийм шүүгч мөгч болох одоо юм байгаа ш те. Угаасаа болохгүй те. За би ч ер нь хотлоо гэж ер нь бодож ирсэн байхгүй. Тэгээд байжсэн тэгэл одоо физикал айжаагаар ийм санаа онцлох одоо өрмөц тохиолдлоор юм уу те. Өөрөө ч төсөөлөөгүй байдлаар одоо манай дайчид багийнхан болон манай одоо Spark агентлагийн бүх хүмүүс яг оны онцлох номинацдаг ийм бас шинэ номинацаар. Харин тийм өмнө тэгж номинац байгаагүй тийм хамгийн анхны бас номинац. Өөрөө болохоор зүгээр физикал 100 эхний дугаарыг үзэж байгаа л монголчууд энд орол гоё юм биш үү гэж бодсон гэж штэ. Гэхдээ ямар нэгэн одоо юу гэдэг
далд гэдэг ч юм уу дотор нь бас нэг тийм сэтгэл байсан баха. Монгол улсаа таниулъя гэдэг ч юм уу. Залгавт нэг ашиг хонжоо хараагүй байх гэж бодож байна. Яг тэр бодол нь ямар бодол байсан бэ? Тийм ер нь анх бол яг нөгөө нэвтрүүлэг үзэж байхад л яг нөгөө хүмүүс ингээл нэг нэгээрээ гарч ирээл те. Нөгөө баримлаа очиод зогсдог шүү дээ те. Тэгэл нөгөө тойр зогсож байгаа л нөгөө хүмүүсүүд нь орж ирээл өөрсдийнхөө нөгөө спортынхоо хувцас өмсцэн те. Тэгэл нөгөө нэг яг юм өөрсдийнхөө юм нэрийн удалсан хөдөлгөөнүүдэд хийж мэгээд ч юм уу те. Яг тэр үед угаасаа нүдэнд харагдаадсан байхгүй. Манай үндэсний спортын тэр дундаа ингээл манай үндэсний бүхийн тамирчин орж ирээл те. Тэр дотор ингээл дивэ шаваа хийвэл те. Үнэхээр гоё штэ. Гоё байсан те. Тэгэхээр яг тэр зүйлийг бол бодоол мөрөөдөл гэх юм уу да. Тэгэл мэдээж ер нь бол ямар ч ашиг хонжоо тухайд бодогдоогүй. Хамгийн гол нь нэвтрүүлэгт оролцуулах хамгийн гол зорилго байсан те. Тэгээ дээрээс нь бас яг нөгөө уран нугралтаа ч гэсэн таниулъя гэдэг аюул том сэтгэл байсан. Ер нь бол яг тэр ихний юг үзэж яхад л ингээл бид нэр сонгон шалгуулалт хүртэл явагдаж яхад л надад бол яг Орхон Баяр, Лав Гочир хоёр бол яг нүдэнд харагдчихсан байхгүй. Хамгийн дөрөнд. Тэгээ хамгийн дөрөнд хараг бодогдол тэгээд яг тэгвэл одоо манайх өнөөдрийн байдлаар циркийн манай салбар ямар байдалтай байгаа вэ те. Гисэн хэрнээ энэ циркийн салбарыг одоо бүр дэлхийн топ түвшинд нэр үндэ гаргаа явж байгаа нь манай монголчууд байдаг шүү дээ. Одоо манай Лав Гочирын хувьд ч гэсэн тэр нарны цирк гээл одоо нарны циркийн хүртэл ингээд яг нэрийг судлаад үзэх юм бол тэр чинь бараг 20-30 төрөл байт юм бэл. Тэрний хамгийн нэр хүндтэй буюу одоо хамгийн өндөр цалин авдаг, хамгийн одоо тэр том тайзан дээр гардаг те. Яг тэр одоо яг нарны циркт нь бол чинь Лав Гочир бол яг гол жүжигчнэр ажилладаг. Гэтэл тэрийг бол одоо манайхан ч өөрсдөө монголчууд нь сайн мэдэхгүй. Гэтэл тэрийг бол ингээд бүр шүтэн биширч те. Дэлхийн өнцөг булан бүрээс мөнгө төлөөд очиод үзэж байгаа хэдэн хүн байгаа вэ? Тэгэхээр иймэрхүү яг тамирчтайгаа иймэрхүү хүмүүсүүдээ таниулъя гэдэг л гол зорилго байсан. Тэгээ дээрэс нь манай уран нугралт бол бидний үндэсний бахархал болсон зүйл шүү дээ. Тэгээ үндэсний бидний бүх байна. Тэгэхээр энэ хоёрыг бол яалтчгүй бол олон нийтэд таниулах гэсэн гэдэг ийм зорилго байсан л та. За, ярилцлага өндөрлүүлье. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Мэдээж яг одоо тамирчид маань амжилттай оролцоод өөрсдийнхөө ур чадвар, авиаслыг төсвөр төвчээрээ юу гэдгийг хүнээс гарч болох бүхий л одоо тэр чадваруудаа дайчлан амжилттай оролцсон. Гэхдээ яг энэ одоо амжилтыг бий болгоход мэдээж ард нь байгаа арын алга гэдэг бол хамгийн чухал бат бөх суурь байсан бахаа гэдэгт бол үзэгчд маань та бүхэн ярилцлагаас ингээд та бас нэг тодорхой хэмжээний дүгнэлтүүдийг хийж байгаа. Монгол гэдэг нэрийг илүү одоо дэлхийн альч өнцөг болонд хүрэхээр тийм одоо ирээдүйд том ажлыг бүтээгээсэй гэдэг юм ерөөлөө тавья гэж бодож байна. Тэгээ ажилт нь амжилт хүсье, зорилго бүхэндээ хүрэх болтугай. Спортыг түгээн дэлгэрүүлэх магадгүй Монгол тамирчдыг Монгол одоо уран бүтээлчид ямар хэмжээний хүмүүс вэ гэдгийг таниулах тэр дэлхийн хэмжээний үйл хэрэгт хамгийн том амжилтыг хүсье. Магадгүй дараа дахиад нэг баяртай мэдээгээр уулзах байх гэдэг ерөөлийг өргөе доо. За маш их баярлалаа. Удахгүй уулзах хаа гэж бодчих. За баярлалаа.